За ингээд шинэ влогтой. За өнөөдрийн влогоор би та хэдтэй яг анх Австралид ирсэн талаараа мөн би яаж амьдралаа өөрчилсөн, ямар чад дараатаагаар яг миний өнөөдрийн амьдрал бий болсон бэ гэдэг талаар хуваалцъя. Хүмүүс анх гадагшаа яваад гадны оронд очиод ямар нөхцөл байдал хүлээж идэг талаар тавчхан хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр бүгдээрээ л мэдж байгаа те бид нар ингээд гадны орныг зориод өөр улсад шинэ амьдрал ингээ эхлэхэд бүр тгээс за зарим хүмүүс л бүр хасах тгээс над шиг эхэлдэг гэсэн үг. Монголд байхдаа ингээл оффист ажиллаад өндөрсгөдөө гутал өмсөөл байнга л ингээл гойтой пальто өмсөөл би бол тийж явдаг байсан. Өсгөдөө гутал байнга өмсдөг. Тэгэл урт пальто өмсөх дуртай ч юм уу нэг тийм хөөрхөн хурган оффист ажилладаг байла. За тэгээд Австралид ирсэн чинь офисын ажил маань шууд цэвэрлэгээний ажил руу шилжсэн. Цэвэрлэгээний ажил тийм амар бас олдохгүй заяа. Цэвэрлэгээний ажилд орох чинь бас ар өврийн хаалгатай. За алаан болж иж бас яг ингээ full time ажил олоход бас айгүй хэцүү байсан. За тэгээд тэр тусмаа аялын визатай ирсэн хүмүүс бол ажил хийх хууль бус хэрвээ баригдах юм бол визатай хатуу яригдана те виза цуслагдах хүртэл дарах хэмжээ авагдана. Тэгэхээр маш болгоомжтой ажиллахгүй болдоггүй. За тэгээд би анх ирж байхдаа аялын визатай байсан. Англи хэлгүй $600-тай таньж мэдэх хөнгөө. Ер нь бол ингээл дээш харахаар тэнгэр бол доош харахаар газар хатуу гэдэг шиг л нөхцөл байдалд газарцсан. За тэгээд миний хамгийн ихний ажил бол студионы хог төвдөг ажил байсан. 5 цаг хог түнзээ ингээд тоглол болсны дараа энд чинь рагби хөл бөмбөг болно штэ. Амар том студион байгаа байхгүй. Тэгээд тийшээ ороод 70-80 бараг 100 хүн ороод 5 цаг цэвэрлдэг. Ингээл тойрол явхад яг тойрол хогийн төвөө явхад 5 цаг болдог гэсэн. За тэгээд тэрийг нэг хагас бүтэн сайндаа хийгээд тэр нь $70 $75 авдаг байсан. 5 цаг хөтлөө сквот хийж байгаа юм чинь. Суугаал босоод хог аваад тонгоогоол анх эхний өдөр стадиумын хог цэвэрлээд гэртээ ирсэн. Маргааш нь босч чадахгүй ингээд бүр гоё бүх тэр чигээрээ хөндөр сквот хийсэн. За тэгэл ер нь амьдрал баргар санагдаж эхлэндээ тийм ажил ингэж хийгээд $75 аваад нөгөө $75-ийнхаа 20-оор нь тренийнхаа картыг цэнэглээд за тэгээд хоолныхоо юмыг аваад дуусчихна. Бусад өдрүүдэд ажил хайх ажилдаа орно. Өөр ажил олдохгүй. За тэгээд нэг барилгын цэвэрлэгээний ажилд ганц 2 удаа гарч үзчихсэн. Сиднейд би одоо Сиднейд л багтаж анх хэрэгтэй би Сиднейд ирсэн байхгүй юу. Тэгээд нэг барилгын цэвэрлэгээний ажил хийгээд байжсэн чинь хөдөө явах хүмүүс хайж байгаа. Хөдөө явж ажиллах цэвэрлэгээнд хүмүүс аавна гэдэхгүй юу. Би чи аялын визатай хөдөө гадаа явхад ямар ч асуудалгүй. За тэгээд шууд тийшээ явахаар шийдсэн. За тэр хөдөөгээд байгаа нь миний амьдарч исэн Gold Coast гэдэг амар гоё хот. Ерөөсөө манайхаар бол тархан шиг заяа. Тархан шиг тийм гоё сэлүүхэн. Тэгээд ер нь юм жуулчид их ирдэг хот байсан. За тийм гоё хотод ирээд Македонуудтай бас яг англи хүмүүстэй ажиллаагүй. Македон гэд бас нэг өөр орны хэлтэй хүмүүстэй. За тэгээд би чинь тэр үед ямар ч англи хэл авахгүй, бүр ямар ч англи хэл авахгүй. Яг энэ үед би ингээд амар харамсдаг байсан. Гэртээ хүүхдээ хараа сууж байхдаа англи хэлээ сурж байхгүй яасан юм бэ? Өөрийгөө байнга бараг толгоор зохиод. Эсвэл эргүү хүүхэн юм а чи өөрийгөө байнга хараадаг байлаа. За тэгээд нэг барилгын цэвэрлэгээний ажилд ирээд тэр нь ингээд full time яг ингээд тогтмол ажил байж тараад азар тэр хүмүүстэй тэгээд би 2 жил гарan ажилласан. Би ч одоо визагаа сурахаар солиулах хэрэгтэй. Буцаад яг тэр хоттой оюутан болоод үлдсэн байгаа. За тэгэл тэр хүмүүстэйгээ хэрэлдэж уралдаж явсаар агаад 2 жил гарны дараа би ч одоо ингээ англи хэлээ бас сураад бас нэг ингээ юмны наад захыг ойлгоцсон тий учраа олчж байгаа штэ. Тэгэд би хуваараа өөрөө цэвэрлэгээний бизнес хийж эхэлж байсан. Айл цэвэрлэгээ, за офис цэвэрлэгээ, Airbnb гэдэг одоо нөгөө нэг хүмүүс худалдаад авсан байшингаа түрээслүүлдэг тийм буудал маягаар түрээслүүлдэг тийм ажлууд байдаг байхгүй. Тийм цэвэрлэгээнүүд хийж эхэлж байсан. За тэр цэвэрлэгээний ажлыг бол би Air Task гэдэг аппликейшнаас аваад за тэгэл ажлаа аваад өдөрт нэг 2 айл цэвэрлэхэд $120-130 хийж хангалттай хийждэг байсан. Энэ $120 чинь би бүхэл өдөр жөнгөө тэр хүмүүсттэй пүүшлүүлээд хамаг муухай ажил хүнд хүчээр ажлыг хийж ээж өдөрт 8-9 заримдаа 10 цаг ажиллаж ээж би нэг $150 хийдэг гэсэн.
Тэгэл яг ингээ хуваараа ажил хийгээд хуваараа айл цэвэрлээд ирсэн чинь бид тэр $150 зүгээр л нэг 4-5 цагийн дотор өөрийгөө зовоохгүйгээр хийгээд олччихсан. За тэгэл эндээс эхлээл яг өөрийнхөө босс байх те хуваараа ажиллах тэр сайхныг одоо мэдрээ те цаг нар хин нэгний эрхэнд баригдахгүй цаг наранд баригдахгүй яг ингээ өөрөө бүх юмаа менеж хийгээд ажиллаад амьдрах чинь өөрөө эрхчлөө байхгүй те тэрийг л ер нь эрхчлөө гэдэг. За ингэж жижигхэн цэвэрлэгээний бизнес эхэлжсэн. За цэвэрлэгээ хийгээд за тэгээ хуваараа цэвэрлэгээ хийгээд явж байхад ер нь бол ихэнх айлууд нь айгүй тийм баян чинэлэг за зарим айлууд бол бүр ингээд яг мөрөөдлийн амьдралаар амьдардаг айлууд байсан. Одоо ингээд далайн эргийн хаавсанд те 4-5 өрөө байртай нохой муур болгоно нь өөр ингэсэн нэг өрөөтэйч гэдэг юм уу те би ч одоо битүүхэндээ бүр ингээд нохой муурных нь амьдралд хатаархаад ёо энэ одоо ингэж амьдарч байхдаа яах вэ те ингээд тусдаа өрөө мөрөөтэй идж байгаа хоол мал нь бүр тусдаа нохойн зориулсан айс крем мэрэм тэгэл бүр ингээд борлуулсан хоол мал бүр амар тансаг зэ нохой муурных нь амьдрал бараг хатаархал. Тэгээ би ч бас нохойгийн салхилуулна өдөрт 2 удаа гарч салхилуулна. За тэгээд нөгөө нохоонууд нь нохоо муурнууд нь бас амар их зантай. Мань метро бол бараг тоож харахгүй ч юм уу те. За тэгтээ тэдний чинь би ая ивийг аргалахаас өөр арга байхгүй. Яа тэгвэл одоо эзэдүүд нь нохоо нь хаппи байх юм бол одоо намайг цааш нь өргөжлүүлж ажиллуулна. Нохооныхоо одоо мэдрэмжээр одоо яг тэр хаппи байна уу нохоонодоо те намайг ингээд тоохгүй шууд ингээд гаднаас орж ирэхэд нь happy биш даад жаргалгүй ч юм ингээ гүйж очиж мочоод эрхэлж тоглож моголохгүй байх юм бол тэр хүмүүс намайг цааш нь ажилуулахгүй. Яа тэгвэл би сайн ажиллаа хийгээгүй штэ. Тэгэхээр би тэр нохооных нь бас ингээл аяавын аргалал тэг тоглож моголол эзнээ эрэхт нь бас ингээл happy байх га. Тэгтээ бас бид нар чинь цаанаас энерги сайтай хүмүүс байд юм шиг байгаа. Нохоо бол айгу сайн байдаг. Хаач утсан нохоонууд нь бүр ингээл гүйж ирэл эрхлээл тоглол айгу сайн байдаг гэсэн. Тэгээд энэ бас нэг тэр нь бас нэг давуу тал болоод би ерөөсөө ажиллаар тасардаггүй байсан. Нохоо муурн тэгж амьдарч байгаа юм чи одоо эцдүүд нь ямар амьдардаг байх нь вэ? Та нар төсөөлөгч байна уу? Мэдээж те. Шал өөр. Тэгээ юу гэдэг гадаадынхан бол өглөө маш ихэрт тосдог. Өглөө 4:30-д босоод далайн эрэг явж нөгөө серфинг хийдэг хүмүүс л 4:30 гэхэд усан дээр очсон ингээд хүүтэ усанд серфинг хийгээ явж идэг. За босод хүмүүс нь бол 5:30 гээд далайн эргээр ингээд босоод алхаад кофегоо унгаа алхаад за тэгээд алхалтаа дуусаад далайн эргийн кофе шопт суугаад өглөөнийхөө цайг уугаад за тэгэл ер нь ингээд тэр хүмүүсийг ингээд харахаар өөрсдөө л ингээд цагаа зарцуулаад айгүй гоё тийм эрх чөлөөтэй одоо юу гэдэг ингээл гадуур дотор яваал найз нөхдөөгөө уулзаал за эсвэл тэ тасгалаа гээл өөртөө анхаарал тавиал ерөөс ингээд цагийг зөвхөн өөртөө одоо өөрийнхөө одоо яг тэр өдрийг happy тэ fun өнгөрүүлэхэд л зарцуулаад байсан. Тэгээд тэр нь миний ингээд аягүй сонирхлыг яг татдаг гэсэн. Анх бол би юу гэж боддог байсан бэ гэвэл зүгээр л азтай хүмүүс тэ азтай маа гоё маа л гэж боддог байсан. За тэгээд жоохон ингээд дотносоод ойртоод одоо ингээд жоохон юм ярьдаг болоод ирэхээр л асуугаал сонирхол эхэлж байгаа байхгүй. Тэгээ чи яг юу хийж амьдардаг вэ энэ төр гэлтгэр дандаа онлайнаар ажил хийдэг, онлайнаар хичээл заадаг, би эсвэл тэ одоо коучинг хийдэг ч гэдэг юм уу тийм хүмүүс байсан. Тэгэл ер нь ихэнх нь дандаа онлайнаар ажилладаг байсан. Тэгэл сүлдээ ямар гоё юм те ингээд онлайнаар ажилладаг болчихвол нэрэл гоё юмаа гэж бодоод нойлын угаагаал яваад байгаа шүү дээ. Тэг хүн чинь хэд хитэн тийм хүнээ ингээд амьдрал руу ороод орчныг хүрээллээ тийм хүмүүсээр ингээд өөрчлөөд ирэхээр би аяанда өөрөө сонирхоод одоо яг тэр чиглэл рүү нэрээ те яагаад ингэж амьдарч чадахгүй байгаа юм болж гэдэг юм уу яа би ер нь хийгээд үзвэл яад юм болж гэдэг юм уу тийм бодлоод орж ирдэг. За тэгээд би өөрөөсөө эдгээр асуултуудыг асууж эхэлсэн. Тэгэхээр магадгүй чи ч гэсэндээ өөрөөсөө асууж үзэхэл асуултууд байх гэж бодож байна. Тэгэхээр асууад үзээрэй. Эдгээрт нь би яагаад чадахгүй вэ? Чи яагаад чадахгүй вэ? Тэ? Энэ бусад хүмүүс яг адилхан ингэ тэ хоёр гартай, хөлтэй яг ингэ адилхан хүмүүс өөр амьдраад байна. Тэгвэл чи яагаад чадахгүй вэ? Бас ингэ шартаа байх хэрэгтэй юм шиг байна. Би жорлонгийн нугаагаад би ингээд тэг гэрийн цэвэрлээд хоолндыг хийгээ ингэ явж хахад энэ хүн яагаад өөр амьдраад байна вэ? Би яагаад тэгвэл энэ хүн шиг амьдрч чадахгүй байж гэдэг юм. Тэгж асуугаад дараагийнх нь асуулт би яагаад ингэж амьдрч болохгүй вэ? Надад юу саад болоод байна вэ те? Намайг юу зогсоогоод байна? Би тэгвэл яатсан хүн юм ч гэдэг юм ингэж асуугаад дараагийнх нь асуулт яг хаанаас эхлэх вэ? Би тэгвэл яавал ийм хүн болох вэ? За тэгээ ингээд жинхнээсээ бүр ингээд сонирхоод
одоо нөгөө хүмүүсээ байнга ингээд ажиглаад яг яаж амьдрд юм бэ? Ямар амьдралыг хийх маягтай бүгдээ ингээд хүн ингээд жинхнээсээ сонирхоод хүсээд дурлаад ирэхээрээ яалтчгүй тэрлөө ингээд уусаад одоо ингээд орж эхэлдэг, донтож эхэлдэг яг тэр чиглэл рүү. Буцаа үзлээ тэр чиглэлийнхаа ямиг л үзэн, бусад хүмүүстэй уулзлаа тэр чиглэлийнхаа хүмүүстэй уулзсан ч гэдэг юм ингээд тэр чиглэл рүү өөрийгөө идэвхжүүлж эхэлдэг. За би яг ингэж сурч эхэлж байсан. Тэгэхээр зүгээр л сонирхож эхлээд, судалж эхлээд за тэгээд асуугаал. Хүмүүс ерөөсөө ингээд асуулт асуухад ерөөсөө төвөгшөөдөггүй. Яадгээ, энэ нь яадгээ, яаж хийдгээ, хаанаас эхэлдгээ. Өө тийм үү, тэгвэл ингэдэм сургалт нь хийдээ. Би чамаас хэрвээ ингэ сурыг гэвэл надад юу хэрэгтэй юм чи гэдэг үү. Би ингээл тэр хүмүүсээс байн асуугаал гэдэг үсэн. За тэгээд нэг залуугаа сургалт авахар болсон. Тэр залуу бол надаас дүү байсан. 25 6-тай жилүү. Тэгээд бүр ингээл амар гоё амьдардаг заяа. Зүгээр л ингээл яг залуу хүний яг л тэр залуу насыг эдэлж амьдардаг байсан. Яг жинхэнэ утгаар нь бүр ингээл өдрө болгон хайфан байгаа л гараал тэг далайн эргээр алхаал тэгэл угаасаа ингээ ажлын би ажлын хийж гэн өөр 2 3 туслахтай тэр хүмүүс ажлын хийж гэн гэдэг. Тэр залуугаас би суралцах гэсэн чинь $5,000 гэжсэн. Арай л үнэтэй байсан надаа. $5,000 Америк доллар чинь Австралиар бол тэгэл $10,000. Надад тийм хөх мөнгө тэр үед байгаагүй. Тэр хүнээс бол тэгээ сурч чадаагүй. За тэгж явж байгаад би жоохон мөнгө цуглуулах хэрэгтэй мэн те мөнгөө цуглуулад сургалт авах төлбөрөө цуглуулъя. За тэгээд мөнгөө цуглуулж эхэлсэн. Сард нэг $3-4,000 олчдаг байсан. За тэгээд тэр $3-4,000 чинь бас юу ч болохгүй. Ойр зүрийг хэрэглээгээ төлөөл Монгол руу одоо ингээл юм хам зохицуулаад гэр бүлээ Монгол зохицуулаад тэгэл дуусчих. Хэрэглээгээ танаад мөнгөө хойшиндаал тэгээд нэг 2 сарын дараа би $1,500 доллартай болсон байсан. Давхраасан байсан. 2 сарын дараа штэ. За тэгээ яг тэр мөнгөндөө таарсан сургалтыг болоод одоо тий анхан шатныхын чамаагүй сурыг гэж бодоод тэгээ сургалт авч эхэлж байсан. Тэгээ ажлынхаа хажуугаар ерөөсөө ингээ ажлаа хаяхгүй ажлынхаа хажуугаар сураад бас ажлаа хийж мөнгө олох хэрэгтэй. За анх ялаа яваад анх ингээ сурч эхэлж хахад бас тэгээ вебсайт майт гээл бас софтверуудад мөнгө өгөл. За би тэгээ яг эхлэхдээ бас буруу эхэлсэн. Буруу хүнээс сургалт авсан байсан. Монгол хүнээсээ сургалт авсан. За тэгээд буруу эхэлсэн. Амар өндөр манайхан ч бас жоохон онцгүй штэ. Айгуу тийм өндөр өртөгтэй вебсайт энтер ухсардаг тийм софтвер надад зарангуудаа би тэрийн сар болгон төлөхгүй бол би юу ч хийж чадахгүй ч юм уу тийм одоо бизнес руу намайг оруулаад хайчаа шантарч эхэлсэн. Яа тэгвэл надаа сард $97 төлөх надад айгуу их санагдаад дөнгөж эхэлж байгаа хүмүүст бол хямдханаар бараг үнгүүгээр ч юм ашиглах юмнууд хэрэгтэй болно гэхээс шууд эхлээл сар $100-ыг зөвхөн софтвер ашиглахад төлөө явна гэх юм бол худлаа байсан. Тэр бол угаасаа худлаа байсан. Тэгж ажиллаад бол миний хувьд бол ерөөсөө амжилт олохгүй байсан. За тэгээд тэрийгэ болоод өөр хүнээс дахиад өөр сургалт авч эхэлсэн. За тэр нь л одоо миний бусдад санал болгодог тий онлайн бизнес эрхлэх affiliate marketing буюу бусдын бараа бүтээгдэхүүнийг борлуулад чи тэндээс хувь авах тэр бизнес байсан. За тэрийг авч эхэлснээс бол хойш бол би ингээд одоо яг юу хийх ёстой, хаанаас эхлэх ёстой, за юу зарах ёстой ч гэдэг юм ингээд чиглэлээ олж хараад за тэгээд эрчимтэй сурж эхэлсэн байгаа. Өвс хадлан хатаад намайг яриулахгүй юм байна л да. За тэгэхээр ийм байна. Энэ сайт руу ороод тэн дээр миний блог, за сургалтуудын маань талаар мэдээлэлүүд байгаа. За сургалт маань монгол хэл дээр хийгдэх гээд бэлдээгдээл явж байгаа. Би одоо яг ингээд бүтэн цагаар аялаад, ажиллаад явдаг болохоор бас заав айгүй муутай. Тэгэхээр жоохон удаашралтай байгаа. Үүнийг маань бас ойлгоорой. Тэгээд энд имэйлээ бичээд үлдээчвэл би сургалт бэлэн боломогц имэйл явуулах болно. Тэгэхээр ийшээгээ ороод та хэд маань бас сонирхоорой гэж бас хэлмээр байна. Ингээд блог пост, аялын тэмдэглэл, Австралиг тойроод аялж байгаа бүх мэдээллүүдээ би ингээд вебсайтанда бичээд оруулна. Тэгэхээр та хэд маань бас блог постуудыг минь уншаад коммент сан сэтгэлээ бас харамгүй илгээгээрэй гэж бас хэлмээр байна. За тэгээд иймэрхүү. Тэгээд одоо миний бас нэг хүүхдүүдтэй залуу дүүнертэй хэлдэг зүйл бол гадагшаа яв те. Залуу байгаа дээрээ болж өгвөл эртхэн гадагшаа яв. Одоо ингээд гадаадд очиод хүмүүс хар ажил хийж амьдардаг айгүй муухай одоо хэцүү зовн зүдрэн гэсэн мессежүүд л айгүйх нийгэмд түгээгддэг те. Тэгэхээр хэдий хар ажил хэдий одоо ингээд хэцүү хүнд ажиллаас эхэлж байгаа ч гэсэн чиний нүд нээгдэнэ. Чиний сэтгэлгээ тэлэгдэнэ.
чи юмыг шал өөр өнцгөөс хардаг болно. Чи тэндээс эхэлж хөгждөг шүү. Тэгэхээр аль болох эртхэн гадагшаа яв. Буцаад Монголдөө очно уу, гадааддаа үлдэнэ үү, хувь хүний одоо сонголт те. Тэгэхээр би бол эртхэн гадагшаа яв. Гадаадд сур. Монголд ихтэй сургуульд сураад Монголд мөнгөө битгий өөр. Зүгээр л гадагшаа яваад эртхэн одоо арай өөр сэтгэлгээгээр арай өөр харах өнцгөр юмыг хараад за тэгээд өөрийгөө өөрчлөөд сураад хөгжсөн хүний амьдрал шал өөрөөр эхэлдэг. Шал өөр төвшнөөс эхэлдэг шүү гэж бас захиж хэлмээр санагдаад байдгийн. Одоо юу гэдэг чи өөрийгөө ямар төвшин, ямар левелд байлгана. Чи яг тэр орчноосоо л одоо нөхрөө эхнэрээ сонгоно. Чи яг тэр орчноосоо л амьдралаа эхлүүлнэ. Тэгэхээр хүнтэй суух гэж яаралгүй зүгээр өөрийгөө хөгжүүл. Айл гэр болохоос өмнө үзэх ёстой бүх юмаа л үз. Яадгийн те саал, нээл, үерх тэгээд хожим айл гэр болохоороо за магадгүй илүү бат бүх гэр бүл болох байх гэж бодож байна. Тэгээ юу гэдэг зөвхөн залуу охид бүсгүйчүүд те залуу дүүнер та гэлтгүй те хэрвээ чи 30-тай 40-тай хамаагүй те яваал үз, хийгээд үз. Хүн одоо өөрчлөлтийг хийхэд нас юусаа хамаагүй байд юм бэлээ. Одоо юмыг сурахад нас юусаа хамаагүй. Манай монголчууд л те чи одоо 30 гарсан юм чинь би яг өөрийгөө өөрчилж эхэлж байхад би 30-тай байсан. Тэгээд хүмүүс зөндөө одоо яг тийм мессежүүд илгээдэг байсан. Тэр нь юу байсан бэ гэвэл чи одоо хүүхдүүдээ л бод. Чи бол одоо өнгөрсөн тий. Нөхрөөсөө салах гал ингээл. Юу хуцаа солиороод байгаа. Юу гэж салж идэ одоо 3 хүүхэдтэй байж иж. Гэлэрөөс ингээд бусдын амьдралыг заагаад идэг. Тэгэхээр чи өөрийнхөө тарихаар өөрийгөө сонсоод өөртөө одоо яг ямар амьдралыг бий болгомоор байна. Тэрийг одоо ингээд дотроо төсөөл хүн болгонд төсөөлөл байдаг шүү дээ. Чи ямар амьдралаар амьдрахыг хүсээд байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг хүсэл чинийх юм чинь одоо зориг чинийх, тэг шийдэл чинийх, ирээдүйд гарах үр дүн чинийх, амьдрал тэр чигээрээ чинийх. Яагаад гэвэл алдах юм бол чи өөрөө л үүрэг хариуцлага хүлээн. Хин ч чамд туслахгүй. Сайхан амьдрнө уу, муухай амьдрнө уу? Чиний л сонголт. Тэгэхээр бусдын юу гэж бодох, бусдын хэлж байгаа үгсэд ерөөсө битгий анхаарлаа хандвал бид нар энэнд маш их цаг, энерги алддаг. Тэгэхээр битээ сонсороо гэж хэлмээр байна. За ингээд товчхондоо юм байна. Гадаад чимээтэй байгаа болохоор энэ видеогоо ингээд өндөрлөө. Дараагийн видеоор иргэд уулзлаа. Түр баяртай.